Хуралдааны дараагийн хэсэг рүү орцгоё. Одоо дараагийн хэсэгт ноён металлидасыг урьж байна. Түүний хувьд олон улсын политик сангийн төсвийн хилтэст зөвлөхөөр ажилладаг байгаа. За ингээд чиглүүлэгчээр ноён Эрдэм бэлгийг тайснаа урьж байна. Түүний хувьд улсын их хурлын даргын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажилладаг байгаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хурлын 3 дугаар хэсэгт та бүхэнтэй чиглүүлэгчээр ажиллахаар болсондоо таатай байна. За энэ удаагийн хэлэлцүүлэгт бид ноён Ася Костянян илүү сайн бодлох хэмээх төслийн ахлах эдийн засагчаар ажилладаг байгаа. За мөн олон улсын валютын санд олон улсуудад ажиллаж ирсэн эм туршлагатай хүн байна. За өнөөдөр бид нар энэ хэсэгт COVID-19 цар тахлын тухай болон эдийн засгийн ерөнхий өдөр зурагтын цар тахал хэрхэн нөлөөлсөн талаар ярилцахаар бэлдсэн байна. За цар тахлаас улмаас одоо үүссэн нөхцөл байдлаас сэргэхэд гол нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар мөн бид нар хэлцэх байгаа. Бүгдээрээ өдрийн хоолоо идсэн. За мэдээж цаг хязгаарт бага байдаг учраас аль болох товч бөгөө тодорхой яриад асуултаа мөн тавчхан асуухыг та бүхнээс хүсье. За маш их баярлалаа. За миний хувьд энэ дэлгэцт тавихаар тайснаа гарч ирсэндээ маш их баяртай байна. Маш чухал үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Тэгээ Монгол банкны захирал болон эрхэм хүндэт ноёд та бүхэнд талархснаа илэрхийлье. За миний хувьд COVID-19 цар тахал, цар тахалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар ярихаар бэлдсэн байна. Ерөнхий илтгэлийн гол санаа маань бүтээмжийн цар тахалтай холбоотойгоор үүссэн үйлдвэрлэлийн бүтээмжийн алдагдал маань төр зүрийнхүү эсвэл илүү урт хугацааныхуу гэдэг дээр ерөнхий гол илтгэлийн санаа маань төвлөрч байгаа юм. За бид нэр олон улсуудын жишээ за дотоодын нийт бүтээгдэхүүн хэрэглээ, хөрөнгө оруулалт зэрэг гол хүчин зүйлстэй холбоотой дата мэдээллийг та бүхэнд хуваалцахаар бэлдсэн байна. За мөн нийлүүлэлтийн цочрол болон зөвөрийн хямралын сэдвийг бас хөндөхөөр байгаа. За үйлдвэрлэлийн алдагдал ерөнхий үүссэн байгаа. За энэхүү үүссэн алдагдал маань ерөнхийдөө энэ мөрчлөг маань сүүлийн удаа чиг хандлага үүсэт байгаа. За энэ нь чиг хандлага маань олон улсын валютын сангийн одоо эрхэм одоо танилцуулсан Пресний сургуулийн профессор бас энэхүү мөрчлөгийг бас тайлбарласан байдаг. За түүний хувьд юу тайлбарсан бэхээр аливаа нэг хөгжиж буй улсад цочрол үүссэн тохиолдолд маш хүн тусдаг. Харин хөгжингүй улсуудад цочрол яхад яг нэг тодорхой нэгэн циклээр ингэж явагддаг, мөрчлөгтэй байдаг гэж хэлсэн байдаг. Тэгээд цочрол нь тухайн улсуудад хөгжингүй улс нь хөгжиж буй улс нь гэдгээс хамаарат өөр чиг хандлагатай байдаг байна гэдэг ялгааг тайлбарсан байдгийг. Тухайлбал одоо хямрал боллоо гэж болъё. Америкийн нэгдсэн улсад бол хямрал болсон ч гэсэн маргааш эхлээд маргаашнаас нөхцөл байдал сайжирна гэдгийг мэддэг. Харин Аргентин улсад хямрал болох юм бол тухайн хямрал удаан хугацаанд үргэлжлэнэ гэдэг нь бол ойлгомжтой гэсэн үг. Тайлбарлах юм бол за ковид цар тахлын өмнө нөхцөл байдал ямар байсан бэ? Хөгжиж буй улсуудад нөхцөл байдал ямар байсан бэ гэдэг талаар би та бүхэнд хэлж өгье л дөө. COVID-19 цар тахал болохоос өмнө хөгжиж буй зах зээлийн хувьд маш томоохон өөрчлөлтүүдийг бодлогын одоо цар хүрээний хувьд бол гэрчилж байсан. За Монгол улс ч бас эдгээр улсуудын нэг байсан байгаа. Валютын ерөнхий ханшил маш уян хатан байсан. За инфляцийг онилсон мөнгөний бодлоготой байсан.
За энийхээ хүрээнд ч бас альва нэг цочрол шокийг бол даван туулах чадвар нь эдгээр улсуудад байсан байгаа. Тухайн үед хөгжиж буй улсуудын засгийн газруудын зүгээс үрийг бол өөрийн дотоодын одоо мөнгөний тэмдэгтээрээ өртөө байсан байгаа. За ингэтэл цар тахал нүүрлсэн. Хүртэл бол за энэ нүүрлэх хүртэл бол нөхцөл байдал бол харьцангуй одоо сайн байсан гэж хэлж болно. За ингээд COVID-19 цар тахал болох үед ерөнхийдөө нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн. Үүнийгээ дагаад үүссэн үр дагавар нь нэлийн одоо өргөн хүрээнд өрссөн таамаглаагүй юм нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгэхээр бодлогын хүрээнд, цар хүрээнд бид нар одоо ямар арга хэмжээг авч хэрэгжүүл зохих вэ гэдэг талаар ярихаар бэлдсэн байна. Тэгэхээр цар тахлын үеийн тэр шок маань ямар байсан бэ гэдгийг аваад үзэх юм бол за мэдээж нийлүүлэлтийн шок бол үүссэн. За хүмүүс өвдсөн учраас ажиллах хүчний одоо хямралд орсон байгаа. За магадгүй зарим хүмүүс хөл хоройтой холбоотойгоор ажиллаа хийх боломжгүй болсон. Зарим хүмүүс алсаас ажиллах шаардлага үүссэн гэх мэтчлэн хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт гарсан. За эргээд хүмүүсийн одоо чадамж буурахын хэрээр үйлдвэрүүдийн гарах одоо гарцсан буурсан. Эргээд бүтээмжийн шок үүссэн гэж хэлж болно. Үйлдвэрүүд төдийлөн одоо үр дүнтэй ажиллахгүй, ажилчид нь одоо чөлөө авах гэх мэтчлэнгээр хэрэггүй учраас эргээд цаашлаад хэрэглэгчдэд бас нөлөөсөн. Хэрэглэгчид дэлгүүрээс юм авъя ч гэсэн дэлгүүр нь хаалттай, ресторан хоол идэх ч гэсэн тэр нь хаалттай учраас их боломж нь хязгаарлагдмал байсан. За мэдээж ажиллах нь яах нь тодорхойгүй учраас тодорхой бус нөхцөл байдал үүссэн. За хүмүүс эргээд ингээд албатан одоо хэмнэлт гэх маягаар мөнгөө ингэж хадгалах ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Нэг төрлийн санхүүгийн зах зээлийн хувьд ерөнхий тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулах байсан. Энэ бол санхүүгийн шок бол биш. За COVID-19 цар тахал маань ерөнхий зочрлын хувьд маш ховор төрлийн одоо зочрол гэж хэлж болно. Засгийн газар маань хүмүүсийг үйл ажиллагааг нь тодорхой хэмжээнд хязгаарлахыг хүссэн боловч гэхдээ тодорхой хэмжээнд бас хэрэглээний зах зээлийг дэмжих, зах зээлийг эргэлдүүлэх юм хүсэл шаардлага нь байгаад исэн. Ингээд яг цар тахал болох үед сүүлийн 5 жилийн хугацаанд цар тахал болсноос хойш сүүлийн 5 жилийн хугацаанд бид нэр цар тахлын үр нүлээг харсаар л байна. 2024 онд Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэлд тухайн одоо 2020 оны төлөвлөсөн одоо хувиас 10% одоо илүү байгаа үзүүлэлттэй байна. За Европын холбоо мөн 2020 онд гаргаж ирсэн тухайн одоо төлөвлөгөөт хувьтайгаа бараг ойролцоо шахуу байгаа. Тэгэхээр хөгжсөн улсуудын хувьд бол нөхцөл байдал харьцангуй эерэг дүр зурагтай байгаа. Харин хөгжиж буй улсуудын хувьд нөхцөл байдал тийм байгаагүй. Хятад улсын хувьд урьдчилсан одоо төлөвлөгөөт хуваасаа 5% бага байсан бол энэтхэг улсын хувьд 9%-аар бага байсан үзүүлэлттэй байгаа. Нийт хөгжиж буй улсуудын 40-оос 36 2020 оны тэр гаргаж ирсэн хэтийн төлөвөөс бага одоо бүтээмж үйлдвэрлэлтэй байсан гэсэн ийм тоон үзүүлэлт байна. Тэгэхээр бид нэр хөгжиж буй улсуудын хувьд ерөнхий одоо цочрол өртсөн эдгээр улсууд маань нөхцөл байдал одоо хөгжингүй улсуудтай харьцуулахад өөр байдаг нэ гэдэг нь бол эндээс харагдаж байгаа юм.
За ингээд бид нэр гол анхаарч үзэх зүйл нь Монгол улсын хувьд тухайлбал юу вэ гэхлээр үндэсний баялагын сан гэх зэрэг зүйл нь энэ зэргийг бас анхаарч ашиглах бас боломжтой гэж үзэж байгаа. Бидгээр одоо үндэсний сангуудын хувьд үндэсний баялагын сангуу бол төдийлөн бас боломжит одоо потенциалаар нь ашиглахгүй байх нь илбэг байдаг. Тэгэхээр ерөнхий газрын замын зураглал маань ямар байх вэ гэдгийг хараад үзэхээр ерөнхий өр нөлөөг бид нар дүн шинжилгээ хийж судлах хэрэгтэй. Гол одоо 4 зүйлийг за цар тахлын өмнөх нөхцөл байдал, дараах нөхцөл байдал, хөгжиж буй улсууд болон хөгжсөн улсуудад ямар ялгаатайгаар нөлөөлсөн болохыг бас дүн шинжилгээ хийх зүйтэй. За мөн миний хувьд эдгээр энэхүү ялгаатай байдал нь энэхүү зөрүүтэй байдал нь ерөнхий бүтцийн хувьд яг юугаар ялгаатай байсан, бодлогын хувьд юугаар ялгаатай байсан зэргээр нь тайлбарлаж өгөх болно. За төгсгөл хэсэгт нь ерөнхийдөө өр инфляц гэх зүйл маань хэрхэн одоо нөлөөлсөн болохыг тайлбарлаж өгөх юм аа. За энэ зургийг ерөнхийдөө би илтгэлийн туршид иймэрхүү зургууд нэг нэгээр нь хараад тайлбарлана. За энэ зураг маань юу харуулсан болохыг би та бүхэнд тайлбарлаж өгье. За бодит дотоодын нийт бүтээгдэхүүн болон одоо урьдчилсан одоо таамагласан байсан хувь үзүүлэлт тэрнээс хэрхэн зөрсөн болохыг эндээс харуулж байгаа. Цар тахлын өмнө одоо хэд байх байсан? Бодит байдал дээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэр байсан? За үүнийг хөгжсөн эдийн засгийн улс болон хөгжиж буй эдийн засгийн улс за мөн хөгжиж буй улсыг үүнд хятад улсыг оруулахгүйгээр ягаанаар ингэж харуулсан 3 өөр өнгөөр ялгсан байгаа. Хөгжсөн улс эдийн засгийн улсууд нь улаан өнгөөр, хөгжиж буй улсууд нь цэнхэр өнгөөр. За хятадыг оруулахгүйгээр бусад хөгжиж буй улсууд нь энэ нийлийнхаа өнгөөр байгаа. Хятад улсын хувьд бол 2019 онд ковидын анхны тохиолдолд бүртгэх үед бага зэргийн өсөлттэй байсан. За үүнээс хойно дараа нь унсан байх үзүүлэлт хятад улсын хувьд эдийн засгийн одоо цар хүрээг нь аваад үзэх юм бол хөгжиж буй улсуудад харьцангуй том учраас хятадыг оруулахгүйгээр бас нэг шугам үзүүлэлтийг энд харуулсан байгаа юм. Тэгээ 2020 онд яг цар тахалтай холбоотой шок үүсэх үед хөгжсөн улсуудын хувьд ерөнхий үзүүлэлт бол эерэг үнэтэй харин хөгжиж улсуудын хувьд ерөнхий одоо үзүүлэлт нь 6 орчим хувьтай байсан. Үүний дараагаар бол хөгжиж буй улсуудын үзүүлэлт огцом одоо ерөнхийдөө унсан чиг хандлагатай харин хөгжсөн улсуудын эдийн засаг бага зэрэгээр ингээ өссөн энэ хандлагыг эндээс харж болох юм. Буцаад одоо цар тахлын өмнөх түвшинтэй очоогүй гэдгийг та бүхэн эндээс харж байна. 5 орчим хувиар цар тахлынхаа өмнөх үзүүлэлтээс 5 орчим хувиар бага байгаа. Аль аль нь хятадыг оролцуулаагүй аль аль нь хөгжиж улсуудын хувьд 40 улсаас 36 яг ийм чиг хандлагатай байгаа гэдгийг эндээс онцолж хэлэх нь зүйтэй. Ерөнхий үйлдвэрлэлт нь бол хөгжсөн улсуудад бол эргээд цар тахлын өмнөх үедээ очсон, түвшинтэй очсон, сайжирсан байгаа харин хөгжиж буй улсуудын хувьд очоогүй гэдгийг эндээс ерөнхий харж болох байгаа юм. За хөгжиж буй улсуудын хувьд ерөнхий улс тус бүрээр нь авах юм бол зарим нэг улсууд нь бага зэргийн одоо бага
Зарим нь бол өссөн гэх мэт ус тусбараар харах юм бол өөр гэхдээ ерөнхий дур зураг нь бол өссөн цар тахлын өмнөх түвшиндээ очсон гэсэн юм хандлагатай байгаад байгаа юм. Тэгэхээр хөгжиж улсуудын хувьд бол цочрол бол төр зурих биш, энэ бол урт хугацааны байнгын шок юм а гэдгийг бол энд дүгнж хэлж болохоор байна. Тэг яг юу болж байна вэ? Тэг яагаад хөгжиж улсууд маань эргээ сэргийж чадахгүй байна вэ? Яг энэ мөрчлөг маань хөгжиж улсуудад байсаар байна вэ гэдгийг бол бид нар асуух хэрэгтэй, илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй болж ирж байгаа. Тэгээд цааш нь тайлбарлахын өмнө энэ хутгаан үзүүлэлтийг бид нар яаж гаргасан бэ гэхээр цар тахлын өмнөх нөхцөл байдлыг ажигласан. Тухайн улсууд маань ковидын өмнө эдийн засгийн өсөлтөө ямар байна гэж тооцоолж байгаа вэ гэдгийг харсан. За цар тахлын дараах боёо одоо 20 оны 1 сарын 2022 оны 1 сард гаргасан одоо хэдийн төлөв үрдсэн таамагтай ингэж харьцуулж гаргаж ирсэн маха таам үзүүлэлтүүдийг. Тэгээд 1-р сарын 22 оны 1-р сарын нөхцөл байдлыг бид нэр цар тахлын өмнөх үеийн одоо таамаглал гэдгээр нь аваад ерөнхий өөрчлөлтийг одоо хөгжингүй эдийн засаг болон хөгжиж улсын эдийн засгаар нь ангилж харуулсан байгаа. Хамгийн доод хэсэг нь аль ч одоо үрдсэн таамаглалыг төсөөллийг бид нар харсан байна. Хөгжсөн улсуудад өсөлт бол эдийн засаг эргээд өссөн болохыг та бүхэн харж байна. Ерөнхийдөө V үсэг, англи хэлний V үсэг шиг унсан, эргээд сэргсэн гэсэн ийм дүр зургийг харж болохоор байгаа юм байна. Харин хөгжиж улсууд маань эргээд одоо өмнөх түвшин үзүүлэлтэндээ орж чадаагүй. Тэг гол асуудал маань 22 оны 1 сарыг яагаад одоо хэдийн төлөвийг энд суур үзүүлэлтээр оруулсан бэ гэдээ аваад үзэхээр 22 онд бол бусад одоо цочрлны нөлөөлөл бол ороогүй байсан. За үүний дараагаар бол Орос, Украины зөрчилдөөн гэх мэтчлэн томоохон дэлхийн эдийн засаг нөлөөлөх зүйл одоо гарч ирсэн учраас харин 22 оны 1 сарын тэр үзүүлэлт бол яг тэр ковидын зочрлыг харуулж чадах гол суур үзүүлэлт юм гэж үзэн энэхүү хувь үзүүлэлтийг энд харьцуулахаар оруулж ирсэн байгаа юм аа. За ковид ихснээс хойш 2 жилийн энэхүү хугацаад ерөнхий одоо улсууд эдийн засгийн одоо таамаг гаргахдаа цар тахлын нөлөөг өөрсдийн одоо эдийн засгийн өсөлтийн төсөөлөлтөд оруулах, за цар тахлын нөлөөллийг ойлгоход хангалттай хугацаа өнгөрсөн гэж үзэн энд оруулж ирсэн. Тийм учраас одоо 22 оны 1-р сарын энэхүү хэдийн төлөвийн таамгийг энд гарцуулан оруулсан байгаамаа. За өдөрлөлийг ярьсан, одоо харин хэрэглээг аваад үзье. За энэ хэсэгт бид нар одоо хүмүүсийн хэрэглээ ямар байх вэ? За энэ төрлийн цочрол эдийн засагт үүссэн тохиолдолд хэрэглээ яаж өндөртөх вэ, нөлөөлөх вэ гэдгийг бас бодоод үзье. За санхүүгийн хямрал болох үед энэ төрлийн одоо шок улсуудад бас үүсдэг. За ерөнхийдөө энэ төрлийн шок болох үед орлогын хэмжээнд одоо яаж нөлөөлөх вэ гэд аваад үзэх юм бол энэ байнгын одоо орлогын үзүүлэлтийг аваад үзэх юм бол ирээдүйд хөгжсөн улсуудын хувьд бол ерөнхий өсөлт одоо эргээд одоо сэргэн гэж бодож байгаа үед тохиолдолд хэрэглээ нь бол ерөнхий ингээд тогтвортой харьцангуй тогтвортой байх
эдийн засаг өрсөн хөгжин гэж төлөвтэй байгаа бол та ажлаа хийдгээрээ хийгээд хэрэглэх зүйлсээ хэрэглээд ингээд байх юм байгаа юм. Харин одоо цочрол хүчтэй одоо нэрвсэн усуудын хувьд бол за миний хувьд бол ийм одоо ингээ ядуурчлаа. Одоо ингээд энэ нөхцөл байдлаа байнгын байх юм байна гэж үзэн хэрэглээгээ хязгаарлах гэх мэтчлэн арга хэмжээг. Харин хөгжсөн усуудын хувьд ерөнхий хэрэглээ бол харьцангуй одоо тогтвортой байсан юм. Одоо энэ зурган дээр та бүхэн харж байна. Хэрэглээ хөгжсөн улсуудад ямар байсан мөн хөгжиж улсуудад ямар байсныг харж байна. Зүүн талд эхлээд цар тахлын үед хөгжиж улсуудад хөгжсөн улсууд аль аль нь хэрэглээ огцон буурсныг харж байна. Эргээд одоо цар тахлын дараах жилүүдэд өмнө нь одоо болж байсан олон одоо хямралуудыг харьцуулаад үзэхэд бол хэрэглээ одоо огцон буурсан өмнө байгаагүй хуваар буурсан юм үзүүлэлт болсон яг цар тахлын үед бол хамгийн гол нь үүний дараагаар дараагийн жилүүдэд нь яаж өөрчлөгдсөнийг та бүхэн харж байна. За хэрэглээг үйлдвэрлэлтэй харьцуулаад үзсэн харьцуул дээр бол эргээд одоо тодорхой хэмжээнд ерөнхий одоо хазаалтт нь бол төдийлөн одоо ажиглагдахааргүй тогтон байгааг нь та харж байна. Хөгжиж улсуудын хувьд л эргээд одоо цар тахлын өмнөх төвшөндөө ороогүй. За хэрэглээ хөгжсөн улсуудын хувьд хэрэглээ эргээс сэргсэн байхад хөгжиж улсуудын хувьд эргээс сэргээгүй шалтгаан юу вэ гэдгийг мэдээж ойлгомжтой байх цар тахлын ерөнхий нөлөөнөөс холбоохоо. Тэгэхээр энэ юу гэдэг вэ гэхлээр force saving буюу албатан хэмнэлт гэж яриад байгаа юм. Тэгэхээр цар тахалтын хүмүүнээ танд ингээд хэрэглэх хүсэл байна. Гэхдээ хэрэглэх тэр боломж нь хэрэглээ зарцуулах боломж нь юм хязгаарлагдмал байгаад байгаа. Тэ ингээд хүссэн хүсээгүй ингээд мөнгөө хадгалах ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгэхээр үйлчилгээний салбарууд хаагдсан. За параметралуудаа харьцуулахад та ресторан руу очих боломжгүй байсан. Үсээ засуулъя гэхэд тэр нь хаалттай. Гэтэл танд хэрэгцээ шаардлага байгаад байдаг гэсэн ч тэр үйлчлэгийг авах боломж нь хязгаарлагдмал байгаад байсан. Ингээд танд хүсээгүй байх чинь ингээд албатан танд ингээд хэмнэлт үсээд байна гэсэн үг. Тэгэхээр асын зайнаас хүмүүс ажиллаа хийх шаардлагатай болсон. Гэх мэтчлэнгээр энэ төрлийн одоо үйлчилгээг авах боломж нь одоо хязгаарлагдсан. За хөгжиж буй улсуудын хувьд энэгээр салбарт хүмүүс ингээд ресторанд үйлчлүүлж гэсэн боломж нь хязгаарлагдмал учраас эдгээр салбарууд нэргээд одоо уналтанд ороход хүрсэн гэсэн үг. За хөгжсөн улсуудын хувьд Спань одоо ханадны одоо тахлын үед бас энэ мэт нөхцөл байдал бас үүсч ирсэн. Тэгээд хүмүүс түрүүний албатан хэмнэлтэд харьцуулахад илүү одоо ухаалаг хэрэглээ үүссэн. За хүмүүс цар тахал болсон. За би магадгүй дахиад энэ цар тахалтай холбоотойгоор дахиад бас санхүүгийн хямрал үүсч магадгүй гэдэг нөгөө хүмүүс маань мөнгөө одоо хадгалаад эхэлсэн. Би ч аялал жуулчлалын салбарт ажилладаг. Дахиад юу ч болох юм бэлээ гэд мөнгөө бас өөртөө ингээ ухаалаг байдлаар хэмнээд эхэлсэн. Эхлээд албатан хэмнэлт байна уу? Энэ хөө сайн дурын хэмнэлт байна уу гэдгээс хамаарат хүмүүс одоо мөнгөө хэмнээд эхэлсэн байгаа. Энтэй холбоотой маш чухал ийм судалгаа гарсан байдгийн. Тэгээ улсуудад яг энэ хөл хороотой холбоотой хөл хоройг хөнгөлөгтэй холбоотой энэ хүү судалгаа нь юу байсан бэ гэхээр хүмүүсийн албадан одоо хэмнэлт бол их байсан. Та бол танд бол тийм боломж байгаа. Угаасаа хөл хорой байгаа учраас танд
хүссэн ч одоо хэрэглээ үйлчлэгийг авах боломжтой хязгаарлагдмал байсан. Та сайн одоо дурын бус байдлаар та хүссэн мөнгөө одоо хэмжижсэн. Та гэтэл цар тахлыг хөл хороо ингээд суларсан ч гэсэн та өөрөө сайн дураараа ухаалгаар мөнгөө хэмнээд ирээдүйд юу ч болж болох магадгүй гэсэн байдлаар тодорхой бус байдал их байсан учраас хүмүүс ингээд өөрсдөө сайн дураараа мөнгөө хэмнээд эхэлсэн байгаа. Тэгээ эдийн засаг эргээд сэргэх юм уу, цар тахлын өмнөх төр төвшөндөө сэргэх юм уу гэдгийг бол хүмүүс мэдэхгүй байсан. Тийм учраас илүү болгоомжтой байх үеэс үүднээс хүмүүс мөнгөө хэмж эхэлж байсан. Тэгээд албадан хэмнэлтүү, сайн дурын хэмнэлтүү аль нь л энэ хэмнэлт гэдэг чинь өөрөө л хэмнэлт учраас тодорхой хэмжээгээр хүмүүс ерөнхийдөө мөнгөө зарцуулах нь одоо багасч эхэлсэн гэсэн үг. So I'm going to talk similarly about what happened to investors. За хөрөнгө оруулалтын хувьд яаж нөлөөлсөн бэ? Тийм хөрөнгө оруулалт ер нь цар тахлын ийм төчрөл босох үед хөрөнгө оруулалт яаж нөлөөлөх вэ? Та ямар нэгэн байдлаар төчрөл нэмэгдсэн үед улсууд ерөнхийдөө ямар арга хэмжээ авдаг вэ? Ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдээ аваад үзэхээр ерөнхийдөө онлайн түвшнээс аваад үзэх юм бол хөрөнгө оруулалтын хувьд яаж өөрчлөгддөг вэ гэхээр ерөнхий одоо цикл маягаар нөлөөлдөг. Ямар нэгэн хямрал болох юм бол хөрөнгө оруулалт огцом ундаг яг л үйлдвэрлэлтэй адилхан одоо сэргэхтэй харин тэгтээ маш одоо аажмар сэргдэг гэсэн ерөнхийдөө үзүүлэлт байдаг л да. Дэлхийн банк, олон улсын валютын сан зэргийн гаргасан одоо үзүүлэлтээр яадаг вэ гэхээр ерөнхий нотолгоонд одоо суурилсан энэхүү тооцоон дээр эдийн засаг хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын хамаарах тэдгээр улсуудын үзүүлэлтийг харьцуулаад үзэхэд бол ийм чиг хандлагатай гэж тооцоолсон байдгийг. Тэгээд хөрөнгө оруулалт бол маш хэлбэлцэх магадaltaй гэж тооцогддог. За ерөнхий чиг хандлага нь цаг таглын үед ямар байсныг та бүхэн эндээс харж байна. Цар тахлын өмнө ямар байсан, цар тахал болох үед хэрхэн огцон мунсан болон агсан эдийн засагтай хүчтэй эдийн засагтай улсууд болон хөгжингүй эдийн засгийн улсууд ямар ялгаатай байсныг эндээс харж болохоор байгаа юм аа. 11% бол бага байсан. Ялангуяа энэ эдийн засгийн хөгжиж улсуудын хувьд бол огцом одоо буурсан үзүүлэлттэй байна. Ерөнхийдөө хөгжсөн улсуудын хувьд энэ баруун таад хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлтэй харьцуулсан харьцааг та бүхэн энд харж байна. 1%-ийн одоо өмнөх одоо хэдийн төлөвөөс бол 1%-аас одоо бага ийм үзүүлэлтийг та бүхэн харж байна. За COVID-19 зочрол бол эдийн засаг үйлдвэрлэлтийн харьцаа эерэг байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яагаад энэ их эерэг байна вэ гэхээр хөрөнгө оруулалт маань үйлдвэрлэлтэй харьцуулахад илүү одоо өссөн гэдэг нь бол маш одоо сонин байгаа юм. Яагаад юм бэ? Яагаад ингэж өссөн юм бэ гэдэг асуулт эндээс гарч ирж байгаа юм л та. За хөгжиж буй улсуудын хувьд мэдээж ойлгомжтой. Тодорхой бус байдал маш их байсан. За мөн одоо төсвийн хязгаарлагдмал байдал, хөрөнгө оруулалт буурах гэх мэтчлэнгээр саад бэрхшээлүүд бол энэ бол ойлгомжтой. За хөгжсөн улсуудын хувьд харин одоо хөрөнгө оруулалт эерэг үзүүлэлттэй байгаа. Ингээд Америкийн оруулахгүйгээр би энд зургийг графикийг бас мөн гаргаж үзүүлсэн. Хөгжсөн улсуудыг харуулсан. Гэхдээ Америкийг оруулаагүй ногоон өнгөөр оруулж өгсөн байна.
Америкийн нэгдсэн улсад яг болсныг санаж байгаа бол Америкийн нэгдсэн улс бол төсвийн бодлогыг цар тахалтай холбоотойгоор маш эрчимтэйгээр хэрэгжүүлж эсрэгтийн арга хэмжээг авч байсныг санаж байгаа байх. Хөдөлмөрийн зах зээлийг дэмжиж ажиллаж байсан. Америкийн нэгдсэн улс бол их томоохон эдийн засагтай улс. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10%-ийг эдийн засгаас сэргээхийг стимуляц хийж ингэж нийлүүлсэн нь бол маш их хэмжээний мөнгөнд дүн гэж хэлж болно. За энэ ч бас энд нөлөөлсөн үзүүлэлт байгаа. За тийм ч учраас Америкийг оруулахгүйгээр бас ямар байхыг энэ ногооноор нь харуулсан байна. За хөгжсөн улсуудын хувьд мэдээж өөрсдийн гэсэн дор бүрнээ арга хэмжээг авч эдийн засгийг сэргээх арга хэмжээг авсан. За эндээс бид нар юу гэж ойлгож байна вэ гэхээр хөгжсөн эдийн засгийн эдийн засгтай улсуудын хувьд л нөхцөл байдал өөр байна. Хөрөнгө оруулалт бол эерэг үзүүлэлттэй байна. За хөгжиж улсуудын хувьд харин дур зориг өөр байна гэдгийг харж болохоор байна. За дараа нь нийлүүлэлтийн талаас нь авч үзвэл нийлүүлэлтийн талаас нь илүү наривчлаад авч үзсэн байгаа. За ковид цар тахлын зочрол бол маш олон зүйлээс хамааралтай ийм зочрол байсан. Нийлүүлэлтийн талаасаа капитал, үйлдвэрлэл, боловсрол, үйлчилгээний салбар гэх мэтчлэн олон талыг хамарсан ийм зочрол учраас нийлүүлэлтийн талаас нь эндээс гаргаж ирсэн байгаа. Хөдөлмөр эрхлэлт, капитал, хөрөнгө гэх мэтчлэн олон талуудын эндээс хамарч энэ дээр харуулсан байна. За би түрүү хэлсэнчлэн бидний хувьд шинэ модулийг энэ дээр гаргаж ирж 3 үеэр нь тухайн шок болсон, за шилжилтийн үе, за дараагийн сэргэлтийн үе нь ямар байсан бэ гэсэн 3 үеийг энэхүү загвартаа харуулж харьцуулсан байгаа. За тэгээд хөдөлмөр эрхлэл, хөрөнгө оруулалт, үр бүтээлтэй байдал зэргийг тодорхойлж харуулсан. За үйлчилгээний салбар, за хүмүүс хөрөнгө оруулалтад хэрхэн идэвхтэй байсан талаар зэрэг хэд хэдэн өвчин зүйлсийг энд харьцуулан үзүүлсэн байна. Гол ерөнхий тоон үзүүлэлтийг нийлүүлэлтийн тал дээр нь харах юм бол ерөнхий дур зураг ийм байгаа юм. Бас л түрүүний харуулсан цар тахлын өмнөх үетэй харьцуулсан тэр хазаалтны бас л энд адилхан харагдаж байгааг эндээс харж болохоор байгаа. За энэ дэлгэцэн дээр харуулснаар гол онцолж хэлэх зүйл бол эхлээд хөдөлмөр эрхлэлтийн хувьд хөгжсөн эдийн засаг, хөгжиж буй эдийн засгийн хувьд адилхан нэрвэгдсэн байгаа огцом унсан үзүүлэлттэй байна. Тухайн цочролт огцом буурсан. Хөдөлмөр эрхлэлт буурсан байна. Энэ бол маш огцом унсан үзүүлэлт. За ажилчин тус бүрийн үйлдвэрлэлд гарцыг энэ дээр харуулсан байна. Хөгжсөн улсуудын хувьд бол эргээд цар тахлын дараагаар сэргсэн байгааг харж байна. За цар тахлын үеэр энэ яахаа чухал вэ гэхээр Европын эдийн засгийн олон улсууд бол цар тахал болсон ч гэсэн ажиллах хүчнийг аль болох ажилуулахыг
ажилтай байлгахыг бол зорж байсан. Магадгүй ажилчдын одоо ажиллах тус бүрийн цагийг багасгасан ч гэсэн тухайн ажилчдыг одоо Германд арга хэмжээ авч одоо ажилтны тус бүр 4 цаг ажилладаг ч юм уу тухайн ажилтныг ажилтай байлгана. Гэхдээ ажиллах цагийг багасгах байдлаар хүмүүсийг ажилтай байлгахыг ингэж зорьсон юм арга хэмжээг бас авч хэрэгжүүлж байсан байгаа. Тийм учраас эндээс хамгийн гол одоо ойлгох чухал зүйл нь юу вэ гэхлээр хөдөлмөр эрхлэлт бол хөгжсөн улсуудын хувьд эргээд нэмэгдсэн байна, өссөн байна. Эргээд яг цар тахлын өмнөх төвшөндөө аргахан очоогүй ч гэсэн дээшээ өссөн байна. Хөгжиж улсуудтай харьцуулахад харьцангуй бас өндөр хувь үзүүлэлтээр өссөн байна. Харин ажилчин тус бүрийн бүтээмжийн хувьд хөгжсөн улсуудын хувьд цар тахлын өмнөх үеэсээ ч өссөн байгаа бол хөгжиж улсуудын хувьд бол буурсан хэвээр байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол боловсролын одоо төвшин буурсан, за салбар үйлдвэр хаагдсан гэх мэтчлэн олон одоо хүчин зүйл үүнд нөлөөлсөн байж болсон. Цар тахлын дараах тэр зочрлоос тухайн үйлдвэрүүд зах зээл маань сэргийж чадаагүй учраас ажиллах одоо хүчин маань эргэж одоо нөхцөл байдал нь өмнөх шигэ болж чадаагүй байна гэх үгсэнд дүгнэлт бас гаргаж болох юм. За би түрүүн одоо хэлсэн. Түүний labor wage гэдэг нь юу вэ гэхлээр тухайн одоо ажилтан хэрэг одоо өөрчлөлт гараагүй бол тийм үү хичнээн хэмжээний одоо цалин авах байсан бэ. Зар тахалтай холбоотойгоор ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол тэр хүн хичнээн төрний одоо цалин авах байсан бэ гэдгийг тооцоолох ийм үзүүлэлт байгаа. За хөрөнгө оруулалтын бас зөрүүг энт гаргаж ирсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө хөдөлмөр эрхлэлтийн адилхан одоо дүр зургийг бас энэ дээр гаргаж ирсэн. За би түрүү хэлсэн хэрэглээтэй холбоотой бас л буураад эргээс сэргсэн үзүүлэлт нь өмнөх чиг хандлагатай бас адилхан харагдаж байгаа юм. За тэгээд эдгээр улсууд энэ үр дүн харьцангуй тийм адилгүй байна вэ? Зарим улс нь яагаад цар тахлын өмнөх үедээ очиод зарим нь орч чадахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Энэ тухайн эдийн засгийн тогтолцоо, за бодлого зэрэг нь юугаар ялгаатай байнаас энэ яаж нөлөөсөн бэ гэдгийг эндээс энэ хэсэгт бид нэр тайлбарлахыг хичээсэн. Хөгжиж эдийн засгийн хувьд мэдээж төсвийн дэмжлэг одоо хөдөлмөрөх хүчийг бас зөв одоо дахин хуваарлах зэрэг авсан арга хэмжээнүүд бас энд нөлөөлсөн байх боломжтой. За мөн цар тахлын өмнөх тухайн улсад тулгамдаад байсан нөхцөл байдал нь бас дараах сэргэлтийн нөхцөл байдлаас нөлөөлөх магадaltaй гэж үзсэн байгаа. Ерөнхийдөө хөгжсөн улсууд болон хөгжиж улсуудын хувьд бүтцийн хувьд ямар ялгаа байдаг вэ гэдгийг энэ дээр харж болохоор байна. За хэрэг дасын занаас ажиллах боломжтой боллоо. Хүмүүс л ажлаа асаас хийжсэн шүү дээ. Ялангуяа хөгжсөн улсуудад бол илүү асын занаас ажиллах нь түгээмэл байсан байгаа. Хөгжиж улсуудтай харьцуулахад энэ бол гайхалтай ах зүйл биш гэж үзэж байна. Мэдээж хөгжсөн улсуудын хувьд бол ихэнх ажлууд бол компьютероос хийх боломжтой. Интернетийн холболтод бүтцэн сайн байдаг гэх мэтчлэн хэд хэдэн давуу тал тэр хөгжсөн улсуудад байгаа учраас асын занаас хөдөлмөр эрхлэх боломж нь илүү байгаа. Энэ нь надад тэдний хувьд давуу тал байсан гэдэг нь бол ойлгомжтой байхаа. За хөгжиж улсуудын хувьд бол дэд бүтцтэй холбоотойгоор ажлаа асын занаас хийх боломжгүй байсны улмаас эргээд хөдөлмөрийн одоо зах зээл ажиллах хүч маань ажлаа эрхлэх боломжгүй болох эргээд одоо цалингаа авах боломжгүй болсон гэх мэтчлэнгээр сул талууд үүссэн зэрэгээр.
За мэдээж одоо энэ нас эдийн засаг эрүүл мэндийн дэд бүтцэд бас ялгаатай. Хөгжсөн улсуудын хувьд бол эмнэлгийн ор илүү тоо үзүүлэлттэй бол хөгжиж улсуудын хувьд бол энэ хязгаарлагдмал байсан. За үүнтэй холбоотойгоор өвчсөн иргэдийн тоо их ингээд эдийн засагт нөлөөлөх мөн одоо хүн ам зүйн хувьд ч гэсэн хоёр төрлийн улсуудын хувьд бол ярцсан ялгаатай байсан байгаа. За мөнгөний бодлогын хувьд ямар байсан бэ гэдээ аваад үзье. За хөгжсөн улсуудын хувьд ковидын цар тахал эхлэх үед одоо мөнгөний бодлого хэрэгжүүлэх боломж нь төдийлөн байгаагүй. Аль хэдийн одоо түүхэн доод түвшиндөө очсон байсан. Арга хэмжээ авах тэр боломж нь хязгаарлагдмал ер нь орон зай бага байсан гэж хэлж болно. Тэгээ яагаад улаан одоо зураасан дээр та бүхэн харж байна. Маш бага хэмжээгээр 1% хүрэхгүй хувиар бууруулсан байгаа. Харин одоо хөгжиж улсуудын хувьд бол бодлогын хүүгээ бууруулах тэр чадамж нь илүү байсан. Орон зай нь бол боломж байсан гэж хэлж болно. Харин баруун гар талд нь уламжлалт бус тэр мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлсэн за хөрөнгө худалдан авах нь агсан шатны буюу хөгжлийн засагтай улсуудын хувьд маш их байсан. Хөгжиж буй улсын хувьд бол ийм боломж нь хязгаарлагдмал байсан. Хөгжсөн улсууд бол мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх, зөөлөн бодлого баримтлах боломж нь илүү байгаад байсан. Хөрөнгө худалдан авах боломжлол бус мөнгөний бодлого хэрэгжүүлэх чадамж нь тэнд байсан байгаа. За төсвийн бодлогын хувьд харин ямар байсан бэ гэд аваад үзэхэд хөгжсөн улс эдийн засагтай улсуудын хувьд бас мөн л ялгаатай харагдаж байна. Цар тахтай холбоотойгоор төсвийн одоо авсан арга хэмжээг энд хавж байна. Тухайлбал энэ төрлийн одоо зорилттой арга хэмжээг авсан улсуудын эдийн засаг харьцангуй хурдан дэргэн сэргсэн. Тэдний хувьд шин төрлийн одоо өөрийнхөө мөнгө тэмдэгтээр өөр одоо тавихын боломж нь байсан. Хөрөнгө оруулах гэх мэтчлэнгээр одоо боломж нь хөнгөн зах зээлийг дэмжих гэх мэтсэн боломж нь тэднэрт бол байсан байгаа. За харин хөгжиж буй эдийн засгийн хувьд бол эдгээр боломж нь хязгаарлагдмал байсан. За хөгжсөн улсуудын хувьд вакцинжуулалтыг бол маш эрчимтэй явуулж эргээд одоо сэргэлтийн үе рүүгээ хурдан орох боломж нь бол хөгжиж улсуудтай харьцуулахад хамаагүй илүү байсан. За энэ бол ноцгоон суурилсан судалгаа биш аа. Ерөнхийдөө ерөнхий регрессийн судалгааг хийж үр дүнг нь гаргасан байгаа. За хамаарах хувьсагч нь ерөнхийдөө хэрхэн өөрчлөгдсөн болохыг эндээс та бүхэн харж байна. Тухайн одоо бүтэц бодлогын үр дүнд давч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд энэ салбар тус бүр маань хэрхэн одоо өөрчлөгдсөн болохыг эдгээр хувьсагчийг бас харуулад энд үзүүлсэн байгаа юм. Цар тахлын өмнөх, цар тахлын дараах. Тэгэхээр эерэг одоо хувьсагч тоон үзүүлэлттэй байгаа улсууд бол илүү сайн гэсэн үзүүлэлт хасахтай байгаа бол энэ нь одоо таараа үзүүлэлт гэсэн үг. Аялал жуулчлал хэрэг танай дотоодын нэгтгэгдэх хүн буюу эдийн засаг чухал үүрэгтэй бол цар тахалд бол ихээхэн хүнд нэрвдэх магадaltaй гэсэн тоон хувьсагчийн үзүүлэлтийг эндээс харж байгаа юм. Яг үүнтэй адилхан
одоо хэрэг та үйлчилгээний салбар, аялал жуулчлал гэх мэт үйлчилгээний салбар таны эдийн засаг чухал үүрэгтэй бол эдийн засаг чинь одоо илүү хүнд тусах магадaltaй гэсэн үг. Ягаад гэвэл хасах тоон зүйлт маань хасах харин эрүүл мэндийн салбар чинь одоо таны эдийн засаг чухал үүрэгтэй байгаад эмч үйлчилгээний ажилчид нь ажиллаа эрхлэх боломжтой байсан бол энд бол эерэг үзүүлэлттэй байх жишээтэй хувьсгчийн хувьд. Ингээд эдийн засаг хөгжсөн эдийн засагтай болон хөгжиж эдийн засагтай улсуудыг бас тус нь ингэж бид нар харьцуулж мөн харсан байгаа. За хөгжсөн улсуудын хувьд бол ялгаа маш их ажиглагдсан. За ингээд дараагийн одоо нэг хэсэг нь одоо үүр болон инфляц гол одоо бид нар олон одоо жилийн турш одоо санаа зовж байгаа үрийн асуудал, инфляцийн асуудал маань хэвээрэл байсаар байсан. Аль улсуудын хувьд бол эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгө зэрэгээс салтгаалаад ялгаагүй л үрд одоо тавих шаардлагатай болсон. Дэлхийд даяар л бүх улсууд цар тахлын үед бол аль болох төсвийн одоо бодлогоо одоо сайжруулж эдийн засгаа дэмжих хэрэгтэй болсон. Инфляц бас мөн өссөн. За эрүүл бол нийлүүлэлтийн шалтгааны улмаас эхлээд төв банкуд инфляцийг унсан бодлого одоо явуулсны үндсэн дээр тодорхой хэмжээнд үнийг бас улсуудын хувьд бас барьж чадсан байгаа. За ингээд ерөнхийдөө дүгнэж хэлэхэд энэ мөрчлөгөөр бид нар явагддаг байх нэ. Хөгжиж буй улсуудын хувьд эдгээр цочролд өртөж байгаа нь хөгжсөн улсуудтай харьцуулахад ялгаатай байдаг байх нэ гэж дүгнж болохоор байгаа юм. Тэгээд зүгээр бодлогоо өөрчлөөд хөгжиж буй улсууд маань аливаа нэг цочрлыг даван туулах боломжгүй байх нэ. Тухайлбал бүтцээсээ бид нэр тогтолцооны хувьд тэр хоёр одоо эдийн засгийн ялгаатай улсуудад өөр нөлөөлдөг байх нэ гэдгийг бас энэ дээр дүгнж хэлж болохоор байгаа юм. За эргээд одоо бүтээмжийг сайжруулах, тэр хөрөнгө оруулалтыг дэмжих гэх мэтчлэнгээр авч байгаа арга хэмжээ нь хөгжсөн болон хөгжиж буй улсуудын хувьд харилцан бас адилгүй байх нь гэдгийг бас хэлж болохоор байгаа. Маш их баярлалаа. За баярлалаа. За та цар тахлын өмнөх нөхцөл байдлыг бас түрүүн бас тайлбарлаж өгсөн шүү дээ. Тэгэхээр цар тахлын үеэр бид нар ямар нэгэн одоо тогтолцооны хувьд ямар нэгэн сул тал байсныг бид нэр анхаарч ойлгож гарч ирсэн болов гэж мэдээж одоо үнэхээр одоо тэгж чадсан. Зарим улсуудын хувьд одоо бодлогын хувьд дутмаг байсан нь бол харагдсан байгаа. Зарим улсуудын хувьд төсвийн тэр бодлого дүрм нь бол дутмаг байгаа нь бол харагдчихсэн. Тэгээд зарим улсуудын хувьд тухайн тэр төсвийн дүрм журам нь хүртэл ил тод биш байгаа нь зарим улсуудын хувьд ажиглагдсан. За үүнээс болоод зарим улсуудын хувьд ихэнх улсуудын хувьд төсвийн одоо чадамжаа бүрэн утгаар нь ашиглаж төсвийн одоо арга хэмжээг авч хэрэгжүүлэх тэр боломжийг ашиглаж чадаагүй гэсэн үг энэ тухайн цочрлын үед. Түрүүн нэг слайд дээр харагдчихсан л хөгжсөн улсуудын хувьд бол эргээд одоо цар тахлын өмнөх үедээ сэргсэн ингэж үзүүлэлтийг түрүү харж исэн ажиллах хүчин дээр байсан санагдаж байна. Тэгэхээр энэ бол хувийн одоо байгууллагад ажиллаж байсан хүмүүс одоо улсын байгууллагад ажиллаж байсан хүмүүс аль алийн тусад нь авч үзсэн бодлого гэж байна. Тэгээд
яг энэ зүйлс нь бол хөгжсөн улсуудын хувьд ихэнх улсуудад ер нь бол хөгжсөн улсуудын хувьд бол хөрөнгө оруулалт дээр бол яг хувийн одоо хөрөнгө оруулалтад биш яг улсад оруулсан хөрөнгө оруулалтад байсан гэж хэлж болно. Яг энэ хүү одоо Америкийн нэгдсэн улс, Европ болон хөгжсөн улсуудад өөрсдөө ихээхэн одоо хэмжээний одоо бонд гаргах тэр боломж нь байгаад байсан. Тэдэрт нь чадамж нь байсан. Тэгээ өөрийнхөө дотоодын мөнгөнд тэмдэгтээрээ гарах боломж нь байсан гэдэг нь давуу тал болж өгсөн. Араа хөгжиж улсуудын хувьд тэр одоо улсын одоо бонд одоо гаргалаа хөрөнгө оруулалт гаргалах одоо холбоотой хэлгээд хятад улсын хувьд олон одоо хөтөлбөрийг авч хэрэгжүүлж ковидын цар тахалтай тэмцэх гэж оролцсон л та. Гэхдээ одоо санхүүжилттэй холбоотойгоор бас асуудал тулгарсан байх жишээтэй аль хэдийн одоо их өртөө учраас өөрсдийн мөнгөнд тэмдэгтээр бонд гаргах боломжгүй байсан гэх мэтчлэнгээр. Тийм учраас одоо санхүүгийн зах зээл нь энийг үлэн авах одоо боломж нь тэнд захиц гарламжнал байсан гэж хэлж болно. Хөгжиж улсуудын хувьд. Түрүүн юу хийж болох байсан бэ гэдээ аваад үзэх юм бол үндэсний баялагын санг бол ашиглах боломжтой. Зөвхөн илүү стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжих маягаар ашиглах боломжтой. Хэрэг тэгсэн бол хүчтэй эдийн засагт үзүүлэх тэр эрсдлийг бас тодорхой хэмжээнд бууруулах арга хэмжээ байх боломжтой байсан. Тэгсэн бол эргээд одоо хөрөнгө оруулалтыг бас дэмжих нэг хөшүүргэн байх боломжтой байсан болов. Та бас түрүүн хэлсэн шүү дээ үндэсний баялагын одоо санг тухайн одоо эдгээр зочрлыг арилгахад бас бүрэн потенциалаар нь ашиглаж чадаагүй гэж түрүүн хэлжсэн. Тухайн цаашид одоо зочрол боллоо гэхэд энийг ашиглахад бүтцийн хувьд бол асуудал байна уу? Ер нь яаж ашиглах вэ гэж. За хэрэг өөр бас зочрлыг эсрэг авч орж арга хэмжээ гэдэг аваад үзэхээр үндэсний баялагын сангийн хувьд бол их боломжтой хөшүүрэг гэж хэлж болно. Ямар зорилгоор энэ сүнс санг байгуулах гэхээр улсуудын хувьд бол ер нь л адилхан ихээхэн ямар нэгэн одоо зочрол боллоо гэхэд чухал одоо хөшүүрэг болж өгдөг. Үндэсний баялагын сан гол маш дүрм журм нь тодорхой ийм механизм яаж ажиллах нь бол ойлгомжтой байдаг. Маш ил тоод дүрм нь яаж ажиллах нь ил тоод байдаг. Улс төрийн нөлөө хөндлөнгөөс оролцох боломжгүй. Маш уян хатчиг үүрэг нь маш уян хатан байдаг. Гэдгийг л одоо ашиглах боломжтой нэг хэрэгсэл юм аа. Одоо байгаа хөрөнгө оруулалтын сан байлаа гэж бодоход одоо түнтэй уялдуулаад одоо тухайн зочрлын үр нөлөөг бууруулахад нь ашиглах боломжтой байх жишээтэй. Өөр бас бодлогын механизм юу гэж болох вэ гэж бодоод үзэх юм бол хөгжиж улсуудын хувьд илүү одоо валютын одоо ханшиг бол илүү уян хатан байлгах механизм марч хэрэгжүүлэх гэх мэтчлэнгээр арга хэмжээгээс хэрэгжүүлсэн. Тэгээ мэдээж цаашдаа бол сайжирчил байгаа. За өөр бас тухайлбал одоо дампуурсан тохиолдолд яах
вэ гэдэг нь бас тэр механизм яаж явагдах вэ гэдэг нь бас эргэлзээтэй. Ерөнхий одоо даатгал нь сан байгаа боловч тодорхой төвшөнд үйл ажиллагаануудаа албан бус байдлаар ажилладаг гэх юм уу гэмчлэн зарим нэг хязгаарлагдмал нөхцөл байдал байгаад байгаа юм. Тэгээд магадгүй ингээ аяанда сайжрах, үргэлжлээд ерөнхийдөө ашиглах, сайжрах зүйл бас байгаа. Тэг үндэсний баялагын сангийн тухай ярихад 15-20 жилийн өмнө бас би бодод байна л да. Тэг ерөнхий одоо тогтоосон тэр төвшин гөрсө одоо тухайн сангаас илүү их мөнгийг татаж одоо гаргасан тийм зүйл болсон гэж санагдж байна. Тэгээд би танаас юу гэж асуух гээд байна гэхээр урт хугацаанд одоо ашиглах одоо капитал хөрөнгөө хадгалахаас илүү уян хатан тийм одоо хөрөнгө бодлогыг баримтлах нь зүйтэй юу? Ягаад гэвэл энэ сан бол эргээд одоо орлогын одоо төвшин тогтвортой байлгах нь бас чиг үүрэг байгаа шүү дээ. Тэгэхээр үндэсний баялагын сан бол яг нэг тогтсон нэг одоо загвартай байна гэж бол байхгүй. Цар тахлын үед ингээд аваад үзэхээр ийм үндэсний баялагын сантай усуудаа ерөнхийд ингээд харьцуулаад үзэхээр тэдгээр сангаа яаж ашигласан бэ гэдгийг ингээд хараад үзэхээр ерөнхийд чиг хандлага ажиллагдаж байгаа юм. Түрүүн хэлсэн шүү дээ үндэсний баялагын сангаас их мөнгө авсан гэж хэлсэн. Би яг хөрөнгөний одоо активын талаас нь бис сайн хэлж мэдгүй. Тэгээд ерөнхийдөө төсвийн адагдал болон өртөө холбоотой аваад үзэх юм бол активын талаас танд мэдээж дав тал энд тогтолцоонд өөрөө бас ашиглаж болох давуу тал бас байгаа. Энийг дүрмдээ тодорхойлж өгсөн. Яг ямар шаардлагатай үед юуг онцлог байдал гэж үзсэн мөнгө татах вэ гэдгийг бол дүрм нь одоо харилцан өгөлгүй. Энэ бол маш ил тод байдаг. Одоо зарим тохиолдолд дүрмдээ ингээд тодорхойлсон ийм нөхцөлд бол автоматар шууд мөнгө татна гэх мэтчлэн. Энэ нь болохоор дүрмдээ өөрөө тогтоож өгсөн байдаг. Тэгээд би бол ингэж хариулахаар байна. Магадгүй үзэгчдээс санаа нэмэрлэх баха. За Монголын нөхцөл байдалд мөнгөн одоо алтны одоо үнийн хэлбэлцэл бол ихээхэн одоо нөлөөлсөн. Тэгээд Монгол улсуудын хувьд түүхийдийн энэхүү хэлбэлттэй холбоотойгоор эдийн засаг одоо бүсээ чангалах тэр хатуу бодлогыг барьж хэрэгжүүлэх зүйтэй болов яаж одоо бидний гол тэргүүлэх чиглэл маань юу байх юм бэ? Бид нар одоо капитал одоо хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр илүү анхаарах юм уу? Нийгмийн хөтөлбөр нийгэм чиглэсэн хөтөлбөрүүдэд тэргүүлэх гол анхаарах хэрэгтэй юм уу гэж. Одоо Монгол улсын хувьд бас онцлогтой. Тэгээд төсвийн тэр хөшүүргүүдийг маш нэрээ ойлгож ашиглах нь бол их чухал. Дэлхийд даяараа эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 6 жилд их согцсон өөрчлөлт гарлаа шүү дээ. Тийм учраас мэдээж одоо төсвийн хувьд түүндээ нийт сууж ажиллах нь маш чухал. Үүнээс гадна энэ нь яг зорилтод бас үр дүнд хүрэхэд бас дангаараа бол хангалтгүй. Мэдээж зардлаа маш нарийн нийцүүлж зорилтод одоо чиглэлүүд дээрээ гол одоо төсвөө чиглүүлж анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг магадгүй буурах боломжтой хөрөнгө оруулалтуудаа төр азнаад шаардлагатай хөрөнгө оруулах төслүүдэд хөрөнгө оруулах гэх мэтчлэнгээр тэргүүлэх чиглэлүүдээ нарийн одоо тодорхойлох боломжтой. Түрүүн таны хийсэн одоо танилцуулга дээр бас гарч ирсэн шүү дээ.
зарим улсуудын хувьд хямралыг даван туулахын тулд хэд хэдэн одоо өөр өөрсдийн механизмыг авч хэрэгжүүлсэн. За үүнийхээ хүрээнд ч бас хямралыг амжилттай даван туулсан гэсэн. Энтэй өөр жишээ та дурдж өгвөл мэдээж саяны ерөнхий анализ маань бол төсвийн гол тав зөвлөлтүүдийг энд оруулж өгсөн. За мөн төсвийн бус гол хэмжүүрийн үзүүлэлтүүдийг бас энд мартаж болохгүй. За хөгжсөн улсуудын хувьд бол хөгжиж улсуудтай харьцуулахад одоо төсвийн авч хэрэгжүүлэх чадамж нь мөнгөн боломжтой нь илүү байгаа гэдгийг бол мартаж болохгүй. За ил тод байдлын хувьд гэсэн аваад үзэх юм бол одоо зээлийн баталгаажуулалт гэх зэргийг аваад үзэхөөр энэ илүү одоо найдвартай байх, жижиг дунд үйлдвэрлэл бизнесүүдийг дэмжих тэр нөхцөл байдал нь ч гэсэн ялгаатай гэх мэтчлэнгээр ялгаатай байсан. За мэдээж түрүүн хэлсэн одоо хөгжсөн эдийн засагтай улсуудын хувьд л одоо төсвийн одоо авч хэрэгжүүлсэн тэр арга хэмжээнүүд нь илүү үр дүнг өгсөн ийм төр зургийг бол харж болж байгаа. Тэгэхээр зардал нь одоо их байсан. За зээл их одоо байлаа гэ зээл нь тухайн зээлийг одоо ашиглаж илүү одоо ажиллах хүчний тоог нэмэх гэх мэтчлэнгээр зөв зүйлээр зарцуулж чадах юм бол эргээд эдийн засагтаа эерэг үр дүнг авчрах тийм арга хэмжээ болж чадсан байна. За сүүлийн асуултаа асууя. Монголд улсаас үүсэт байгаа одоо нөхцөлийг аваад үзэхээр уулуурхаагаас хамааралтай улсуудын хувьд эдийн засаг өссөн үедээ мөнгө хадгалаа, одоо хүн цаг үедээ түүнийгээ зарцуулах маягаар ингээд ажиллах нь зүйтэй юу гэж байна. Мэдээж тэгэлгүй яах вэ? Энэ бол маш зүйтэй. Ерөнхийдөө яг л ийм маягаар ажиллах нь зүйтэй. Тэгээ маш зүйтэй зүйлээ гэж. Тэгээд төв банкнаас зохион байгуулж байгаа учраас мөнгөний бодлогын талаар асууя гэж бодлоо л да. Тэгээ инфляцийн түвшин бас хатангуй өндөр байгаа энэ нөхцөл байдлыг одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд Монгол банкны зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд инфляцийн түвшин энэ чигээрээ юм өссөн байгаад байхад бидний авч хэрэгжүүлж байгаа бодлого маань тогтвортой барьж чадах болов уу гэдэг чинь. За бид нар яг миний хувьд яг илүү одоо сайн одоо таамаг гэвс өгч чадахгүй байна гэж энэ ер нь бол зөв зүйтэй замдаа явж байгаа л гэж хэлэхээр байна. Тэгээд үйл ажиллагаагаа маш ихэнх нарийн төлөө чийдэг учраас зөв замдаа яваа гэж хэлмээр байна. За баярлалаа. За та бүхэнд анхаарлаа хандуулсанд маш их баярлалаа. За мөн асуулт асуусанд маш их баярлалаа. Мэдээж энэ талаар бид нар дэлгэрэнгүй дараагийн хэсэгт хэлцээд явна гэж бодож байна. Ингээд Матиля танд маш их баярлалаа.